Өнөөдөр манай нийгэмд ёс зүйг хуульчилж болох уу, болохгүй гэдэг ийм бас хэлцүүлэг өрнөж байна. Ардсан нийгэмд олон талд хэлцүүлэг өрнөх нь өөрөө зөв. Олон талаас нь ярих нь зөв. Гэхдээ зарим зүйлийн хариулт хэдийн өгдсөн байдаг гэдгийг бид бас санаж авах ёстой. Тэр нь юу вэ гэхээр ёс зүйг хуульчилж болно. Ёс зүйг өнөөдрийн хүртэл бол хуульчсаар ирсэн. Цаашдаа ч гэсэн ёс зүйн ямар асуудлыг, ямар харилцааг хуульчлах ёстой вэ гэдгийг нийгмийн амьдрал, нийгмийн харилцаа, улс төрийн амьдрал, улс төрийн харилцаа өөрөө бас шийддэг. Энийг бас бид ойлгох ёстой. Ёс зүй гэдэг бол зөв буруу тухай асуудал юм. Хулгай хийж болохгүй. Хулгай хийж болохгүй гэдэг бол ёс зүйн асуудал. Гэхдээ энийг зөвхөн ёс зүйд нь найдаад орхих биш. Хэрвээ хулгай хийсэн байх юм бол энэтэй холбоотой хариуцлага хүлээлгдэг тодорхой механизм байдаг. Тэр нь өөрөө хууль болдог. Тэр хуулийн хариуцлага нь эрүүгийн хариуцлага байна уу? Эсвэл торгуул байна уу? Ямар нэгэн байдлаар энэ бол хөөшлөгдөг. Тэгжээж одоо нийгмийн хэм хэмжээг бид нэр бүрэн тогтоож нөгөө талдаа тодорхой улсуудын, тодорхой хүмүүсийн, тодорхой байгууллагын эрхийг хангуулдаг гэсэн. Яг энэтэй адилхан улс төрчдийн ёс зүйтэй холбоотой асуудал байна. Тэгэхээр энийг бид хуульчлах уу, хуульчлахгүй гэдэг асуулт өнөөдөр хүртэл явж байна. Хэрвээ улсын хурлын гишүүн чуулганыхаа хуралдаанд байнгын дэд төр хорооныхоо хуралдаанд хүрэлцэн ирэхгүй, тодорхой хугацаанд хүрэлцэн ирэхгүй, бүр одоо огт ирэхгүй, үйл ажиллагаанд нь оролцохгүй, санал өгөхгүй байх юм бол энэ та тангараагаасаа нисэж өргөсөн тангараагаа биелүүлэхгүй байх гэсэн үг. Энэ нөхцөл танд зөвхөн ёс зүйн хариуцлага хүлээлгэж зогсох нь бол хязгаарлагдмал. Тэгэхээр энэ ёс зүйн харилцаа нь өөрөө цаашдаа бол хөөшлөгдөх зайлшгүй шаардлага явуулдаг гэсэн. Тэгэхээр өнөөдөр бидний яригдж байгаа зүйл бол тэр эрсдэлтэй холбоотой магадгүй одоо шүүгээс тодорхой одоо эцсийн шийдвэр гарсан нөхцөл байдалтай уялдсан харилцааг бид хөөшлөх ёстой бол энэ хуульчилж энэ өөрөө бүрэн зохицуулагдсан байх ёстой юм. Гэхдээ мэдээж бид бас зарим зүйлийг анхаарах ёстой. Ёс зүй гэдэг ерөнхий одоо шинэ малгаан дотор улсын хурлын гишүүний өөрийнх нь үг хэлэх, санал бодлоо илэрхийлэх, олон нийтийг төлөөлж, улс төрийн тодорхой одоо шинэ бодлогыг төлөөлж хэлсэн зүйлийн төлөө халдшгүй байдлыг бас хязгаарын давж бас болохгүй. Энэ бол өөрөө улсын хурлын гишүүний абсолют бүрэн эрх, абсолют халдшгүй байдал байдаг юм. Энэ абсолют халдшгүй байдал нь улсын хурлын чуулган бусад одоо байнгын болон төр дэд хороодод хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээдэг. Гэхдээ хэлсэн үг нь бол мэдээж хариуцлагатай дүрм журмын дагуу, хуулийн дагуу үг байх ёстой шүү дээ. Гэтэл энийг нь бол ёс зүйн одоо ямар нэгэн асуудал болгоод энийг буруугаар одоо чинь гуйлж хуулийн хариуцлага хүлээх чиглэл рүү оруулах юм бол энэ өөрөө эргээд яригдана гэсэн. Цаашлаад энэ бол парламентын өөрийнх нь бас дархлааны асуудал болж яригдах учиртай. Тэгэхээр энийг бол бид тал талаас нь ярьж ийж энэ хуулийн төслүүдийг бүрэн бид судалж ийж явах ёстой. За нөгөө нэг зүйл бас би зориуд ярих гэж бодож байна. Улсын хурлын гишүүд бол сонгуулийн ямар арга замаар гарч ирснээс үүдэж шалтгаалаад ижил статустай. Улсын хурлын гишүүн тойрогоос гарсан байж болно. Улсын хурлын гишүүн жагсаалтаас одоо ч гарсан байж болно. Аль нь ч байсан гэсэн ард түмний одоо саналыг авч итгэлийг хүлээж тэр хүн сонгогдож улсын хурлын гишүүнийхээ одоо бүрэн эрхийг хэрэгжүүлж байгаа статус нь ижлэх гэсэн. Тэгэхээр ялгаатай статус бас байгаа юм шигээр хуулийн зогсоолд оруулж болохгүй гэсэн. Тэр нь бол хууль дийлэх зарчимтай бол шууд уялдах ёстой. Альва хувь хүн байгууллага хуулийн өмнө эрхтгч байна гэдэг энэ зарчим. Тэгэхээр ижил статустай бол ижил хуулийн зохицуулт үүсгэх ёстой. Тэгэхээр энийг бас одоо бид нарийн судалж ээж энэ хуулийн төслийг хэлцэх бүрэн боломжтой гэж үзэж байгаа юм. Ямар тааж бид ёс зүйг хуульчилж болно гэдгийг бол бүрэн хүлээн зөвшөөрөх ёстой. Гэхдээ бүх одоо ёс зүйн харилцааг бол бүхэлд нь бас хуульчилдаг гэж бас ойлгож болохгүй.